Сайн байцгаана уу? Та бүхэндээ нууц асуултын хайрцаг явцын үнэлгээ хэрэгжүүлэх арга зүйн санаагаа танилцуулж байна. Энэ арга зүйн санааны гол зорилго нь сурагчид өөрийн мэдэхгүй байгаа зүйлээ бусдаас хичээлгүйгээр нууцаар багшид мэдэгдэх боломжийг олгоно. Мөн хичээлийн төлөвлөгөөг сурагчдын хэрэгцээнд тулгуурлан бэлтгэх боломжийг олгоно. Ямар хичээлд хэрэглэх вэ? Энэ аргыг бүх төрлийн хичээлд ашиглах боломжтой бөгөөд ялангуяа дараах тохиолдолд илүү үр дүнтэй. Үүнд математикийн хичээл дээр бодлого бодох явцад аль хэсэгт нь гацаж байгааг мэдэх. Мөн хүн ба орчин, хүн ба байгаль хичээлийн жишээ нэр томьёо үзэгдлийн шалтгааныг ойлгоогүй үед Монгол хэл хичээлийн дүрмийн хэрэглээ их зохиох явцад тулгуурч буй бэрхшээлийг илрүүлэхэд иргэний ёс зүйн хичээлийн хувьд өөрийн бодлыг амаар илэрхийлэхээс эмээдэг сэдвүүдийн үед ашиглах боломжтой. Алхам 1. Бэлтгэх ажил. Мэдээж багш хайрцаг бэлтгэнэ. Хоёрдугаар алхам нь асуулт цуглуулна. Хичээлийн төгсгөлд асуултыг цуглуулна. Гуравдугаар алхам нь хариулт өгөх, урамшуулах. Ийм алхмаар явна. Алхам 1. Нууц хайрцаг бэлтгэх. Багш нууц асуултын хайрцаг хийж ангийн нэг хэсэгт байрлуулна. Багш нь ч гэсэн заримдаа юм асуумаар санаадаг. Энэ бол нууц хайрцаг гэд танилцуулна. Алхам 2 нь хайрцаг тайлбарлана. Энэ хайрцагт нэрээ бичихгүйгээр асуух асуулт, ойлгоогүй зүйлээ бичээд хийж болно шүү гэсэн тайлбарыг өгнө. Гуравдугаар алхам цуглуулга. Хүүхдүүдийн асуух асуултыг 5-7 хоногоор цуглуулна. Асуулт хийж байгааг хэн нэгэн битгий хараарай гэсэн сануулгыг өгнө. Алхам 4. Хариулт өгөх. Багш хайрцагыг нээж асуултын нууц эзнийг дурдахгүй уншина. Жишээ нь манай ангийн нэг найз маань энэ үйлдэлийг яаж хийхийг асуусан байна. Бүгдээрээ хамтдаа дахиад нэг харъя гэж тайлбарлана. Энэ явцын үнэлгээг хэрэгжүүлснээр сурагчдын ямар чадвар хөгжих вэ? Би ойлгохгүй байна гэсэн ерөнхий мэдрэмжээ энэ тоог яаж хуваах вэ гэх мэт тодорхой асуулт болгон хувиргаж сурна. Хоёрдугаарт нь өөрийнхөө юуг мэдэж байгаа, юуг хараахан сураагүй байгаагаа ялгаж салгаж сурах суурь тавигдана. Гуравдугаарт нь бусдын өмнө атгаасаа айх айцаа даван туулж асуулт асуух нь суралцах үйл явцын нэг хэсэг гэдгийг ойлгоно. Дөрөвдүгээрт нь хэлэхэд хэцүү байгаа санаагаа цаасан дээр буулгаж сурна. Мөн бичгийн соёлд суралцна. Сурагчдын эдгээр чадварыг хөгжүүлэх боломжтой юм. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.